За сайн байцгаана уу? Хэрхэн үргэлжилсэн бэ? 3 видео маань ингээ бэлэн болсон байна. За шууд зураг руугаа орцгоо. За өнөөдрийн нөхөө зургаар за миний ашигласан зүйлүүд гэх юм бол за Game of Thrones-ийн Синти байна. За тэгээд Hunger Games-ийн энэ хамгаалтын хувцас байгаа. Гаднах. За энэ хоёрыг ашиглаад зураг бүтээсэн байгаа. За одоо хэдүүл эхнээс нь эхэлцгээе. За мэдээж хамгийн түрүүнд хийсэн зүйл маань бол энэ Синтиг арийнхны бэкграундаас нь салгаж авсан байгаа. За хэрхэн салгаж авсан бэ гэх юм бол за миний хувьд бол энэ дээр бол pen tool ашигласан. За pen tool маань энэ байна. За pen tool-ыг гаргаад татаж ойртуулж хагаад ингээ явна. Өөрийн дастарч авах хэсгээрээ дараа явах нь шүү дээ. За их бичлээ. За одоо тухайн тасалж авах гэж байгаа хэсгийг ингээ бүтэн тойроод за анх хэлсэн зэг дээрээ дарахад ингээ цэнхэр өнгөтэй болно тийм ээ. Тэгт маус өрөө дараад Max Selection за radius-ийг 0 өргөд за ингээ идэвхжүүлэх тэмдэг гараад ирж байгаа. За энүүд нь Ctrl J. За J Ctrl J. За Ctrl J-ийг дарсны дараа ингээд арга бэкграундаас таслагдаад авах нь шүү дээ. За тэрний дараа мөн адил модело би сууж хэсгээс нэгээд тастаад авсан. За модело тасалж аваад за одоо тасалж авсан layer-ээс бол шууд энэ selection tool гэж байгаа. Selection tool дээрээ дараад шууд зөөгөөд оруулаад ирнэ. За оруулж ирснээр дараа одоо тухайн модело оруулаад ирсэн байлаа гэж бодвол Ctrl T-гээ дараад за ингээд том жижиг нь тааруулаад enter. За ингээд том жижиг маань ингээд таарлаа. За дараагийн хийх зүйл юу вэ гэхээр гаднах энэ хамгаалтын хувцас байгаа тийм ээ. За хамгаалтын хувцас мөн ялгаагүй pen tool дээр аваад за би бол ингээд бүхэлд нь авсан. Бүхэлд нь аваад за Max Selection Ctrl J. За тэгээд зөөгөөд оруулж ирээд за ингээд зөөгөө оруулаад ирж байгаа. За зөөж оруулж ирээд Ctrl T-гээ дараад ингээд хэмжээг нь олдсон бол дараагийн зүйл маань адилхан Ctrl T маус 2 warp. За энэ warp-аар юу их вэ гэхээр одоо энэ за юм өчтөө. За тухайн одоо энэ өмсгөлийг бол модельд бол тааруулж байна шүү дээ. Ингээ олон талаас нь шахаад тийм ээ. За энэ бол миний энэ бол таарсан байгаа. За ингээд хөдөлгөөд тааруулаад хийчихнэ. За энтлийн мөр дээр нь би бас модел таарж аваад энэ хийсэн байгаа. За дараагийнх нь за бугуй. За бугуйг модел. За энэ pen tool тий. Pen tool-ээрээ татаж аваад оруулж ирээд warp-лаад ингээ оруулаад за нөгөө гаран дээр нь би хийгээд өгсөн байгаа. За дараа нь арын сум. За сумыг мөн адилхан pen tool-ээр татаж аваад оруулаад өгсөн. За энийг болохоор за сум маань моделийн layer-аар бол доор нь байгаа. За тэгжээж араар нь орох нь шүү дээ. Моделийн layer-ын дээр байгаа гэсэн үг. За ингээд ерөнхийдөө ингээд бэлэн боллоо гэж бодоход одоо гэрэл сүдэр хэрэг болно. За эхний гэрэл сүдрийг бол би exposure-оор за энэ
Энэ хэсэгт нэгээд за дараа нь дахиад exposure-оор энэ гарын доор энэ сүдэр хэсгээр за энэ сүдэр хэсгээр хийсэн байгаа. За энэ exposure-ыг яаж хийх вэ гэхээр би та бүхэнд дахиад харуулчих шууд. За сүүлийн даярыг дарж жагаад exposure гэдэг юм. За энэ дээрээ дараад за энэ удаагт бол би exposure offset хоёрыг нь ашиглаагүй. Gamma correction өсгөр нэг юм шиг болно тийм ээ. За ийм гэж бодъё. За сүүдэн нэгээд харлаа гэж бодъё. За энэ масклцсан хэсэг байна. Энэ дээр дараад Ctrl I. За энэ мань болохоор одоо энэ ингээ харагдахгүй нүдэнд харагдахгүй болгож байна гэсэн үг. За энэ мань харангуйтай байна тийм ээ. Тэгэхээр цагаан брашаар за сүдэр хэсгүүдээ одоо ингээ зурна гэсэн үг. Тэгэхээр нөгөө түрүүний exposure өгсөн хэсэг мань ингээ харагдах нь шүү дээ. За энэ харж байгаа хэ та бүхэн. За энэ өмнөс өдөр ингээ нэг. За ингэж өсөө. За дараагийн exposure ингээ хоёр exposure ингээд өгсөн байна. За дараа нь curves гэсэн байгаа. За curves-ийг өгöd ийм болж байгаа. За миний curves-ийг ашигласан зүйл. За иймэрхүү байдлаар өгсөн байгаа. За энэ тав зураг болгон өөр гэрлийн тусгал өнгөтэй болохоор та өөрөөсөө оролдож үзээд өөрийнхөө югаар болгосон дэрхэ. За эндээс би бол зөв харуулчих юм. За энэ дээдлийн цэг бол ийм учиртай. Одоо багасглаа юм, дээш усглаа юм. За минийх бол энд тавьчихсан. За доор нэг цэг дарсан. За энэ мань болохоор ийм. За тэгээд энийг өсгөлөө ийм. За cruise өгöd нэг иймэрхүү боллоо. За одоо зураг маань ерөнхийдөө ингээд бэлэн болсон гэр зүдрээ өгсөн ингээд юугаа байрлуулсан болохоор Ctrl Shift Alt E. Монголоор E үсэх тийм ээ. За тэгвэл бүх лайерууд маань ингээд энд ингээд нэгдээд ороод ирчихэж байгаа. Нэг лайер болоо ирчихэж байгаа. За энийг гаргасан бол filter camera filter. За одоо хэдүүл энэ дээр өнгө хүн тийм ээ. За exposure бол за миний хувьд бол энэ өмнөх зурган дээр нь бол жоохон тоцсгоод контрастыг ихсгээд highlight-ыг унгаагаад за shadow white black-аар бол энэ удаа оролдоогүй. Clarity-г жоох ихсгээд haze за vibration бол өнгө байгаа. Saturation бол өнгө. За ингээд. За энэ дээрээс ингээд өнгөнүүдөө өгөөд тааруулаад болцсон бол окей. За ингээд зураг нь бэлэн болчихж байгаа. За өнөөдрийн бичлэгээ минь хүлээн авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн видеогоор ахин уулзтлаа. Түр баяртай. Бай бай.